Би зүгээр л нэг энгийн ажилчин хүн. Гэтэл нэгэн өдөр захирал маань намайг дуудаад Монгол хүч сураг гэл. Би ч сурыг л. Тэгтэл тэр багш дээр оч гэлээ. Би ч очиг л. Тэгтэл багш дээр очсон чинь хаалцсан толгойтой хөвгшин маягийн багш баг. Тэгэл би сурж гарлаа да. Тэгэл багш нэг өдөр шалгалт авъя гэл. Би ч үгүй л. Тэгсэн манай багш нэг өгүүлбэр бичээдэх гэлээ. Би ч бичиг л. Тэгсэн багш маань би бүр бичгтээ бүр альбом бичиг өчлөө. Лувсан цэрэнгээс Яманы арьс авав гэж бичлээ. Тэгтэл багш маань шалгаснаа. Инээгээд баг. Дийс болж байгаа юм байна да гэж бодлоо. Тэгтэл манай багш маань хөөе хонгор чи энийгээ сонс гэл. Би сонслоо. Лозан явсан замаг сэр Лозан явсан замаг сэр бавцэг багш унших юм. Багш тэгээд энэ юу гэж байгаа юм гэж надад асуула. Лувсан цэрэнгээс Яманы арьс худалдаж авах гэж байгаа юм гэж хэллээ. Тэгтэл багш намайг болоогүй нэгэд сур давт гэж хэллээ. Ийд сурлаа. Давтлаа. Бүр идүүллээ. Гэтэл манай багш дахиад нэг өдөр шалгалт авъя гэдэг юм. Би ч үгүй. Тэгээд дахиад нэг өгүүлбэр өчлөө. Сүхбат премгийн уул баян сумын сүү тусны тусгаас 20 битон цэцгийг хөргөлөө. Хүлээн авсан цэнд хүлээлгэн өгсөн шарав гэд бичлээ. Багш харин шалгахдаа инээгээд байна. Би ч болохгүй байгаа юм болов гэж бодлоо. Заримдаа толгойд өгөх юм. Бас болж л байгаа юм байлгүй дээ гэж бодлоо. Тэгэл багш хөөе хонгор чи нэг сонс гэж хэл. Би сонслоо. Багш ууштай харин Сүрэн Баран аймгийн Уул Бов сумын сүү тусны тасгаас 20 битон цэцэг хөргөлөв. Хөлөөн жисэн цэнд хүлгэндээ өгсөн шаваргээ бичиж. Үүнээс биш би монгол бичиг сурахгүй маань гэж утсан. Давид чамд боднор баярлалаа. Чи өөртөө таарсан тэгээд ер нь чи өөр юм байж болохоор хөөрхөн өөрийгөө таниулах ойлгуулах энэ бол болж байна. Өмсөнтэй л байж байгаа. Чи энэ говцыг хаанаас авсан? Энэ манай өвөө гэдэг ш. Хөөрх. Би наач дэндүү сайн мэд наад өгөх чи хэний хүлээ? Дөрлөгж. Гүйг зохиолч нь хэн блээд дөрлөгж байхаа энийг амлуулдаг чи тэгээд дөрлөгж явахыг хуулаагүй дуураагаагүй чинь маш сайн. Чи хоёрдугаар шатантай сайн ажиллаарай. Хоёрдугаар шатантай энэ шиг би тэглээ би инглээ гэж байж болохгүй цаашаа өөр юм сэдвүүр рүү орно шүү дээ тийм юм нэ. За амжилт.